Хай, хүүгээ цэцэрлэгт нь хөргөжгээ. Игч маань ирсэн гоё байна. Өнөө өрөө хүүг цэцэрлэгээс нь игч маань авах юм. Тэгэд би сая багшд нь хэлжлээ. Тэгэд игчигээ харуулчлаа. Юу вэ гэхлээр Монголоос зохиолчд ирээд Бээжинд болж байгаа нөгөө номын экспо юу. За, тийм юмд оролцоо тэгэд өнөө өрөө элчин дээр номын баяр зохион байгуулах гэсэн. Тэгэд бит хоёр тийш очино гэж ярьсан. Тэгэд би очихоос өмнө нэг хоёр хүнд дурсгалын бэлэг бэлдээ гэж бодсон. Тэгээд юу авах вэ гэж бодсон чинь одоо ойр дайгу хоо болоод байгаа хятадын нэг юм лабубу гэх юм манган шиг царайтай түлхүүрний орсоор сэвнэр байгаа даа штэ тий. Тэрийг авъя гэж бодсон. Өгөх хүмүүс нь хоёулаа эмэгтэй хүмүүс болохоор тийм бэлэг хөөрхөн санагдах байхаа. Аль эсвэл жоохон игчмэд хүмүүс болохоор тийм юм сонирхгүй болов. За мэдгүй гэхдээ хөөрхөн би нөгөө өнгөрсөн бичлэгэн дээр хүүгээ аавда бэлэглэхдээ өөрийнхөө дуртай ямыг л авчдаг гэдэг шиг. Өнөөдөр чи өөрийнхөө дуртай ямыг л бэлгэлэх гээд ах шиг байна. Лабубу гэдэг нь энэ цараймуутай игдүүтэй мангаснууд тахгүй юу? Хөөрхөн бааз гэхдээ. Гэтэ манай ойролцоо хоёр салбар дээр энэ лабубу налга. Тэгэд Бээжинд юу нэг өөр хоёр хотын төвдөд хоёр салбарт лабубу олж магадгүй гэдгсэн. Тэгээ утастад асуусан чинь хоёулын дээр нь байхгүй дууссан гэд тэгж гин. Уугны нөөг дэлгүүр нь болохоор Pop Mart гээд хятадын за бүр Бээжингийн ийм дэлгүүр ахгүй юу? Тэгсээр нэ тэгэл лабубу нь байхгүй лээ. Загасч нэмэр усгүй гэдэг шиг. Бээжингээс лабубу олж чадсангүй гэж юу? Гэтэ энийг хараа. Хачипупу гэдэг нь. Энэ бас гэтэ хөөрх юм байна. Тийм чи эндээс авчээ. Би ерөөсөө энэ Pop Mart-аас өмнө юм авч байгаагүй. Ер нь ингээд энэ дэлгүүр дээр хальт орж ирээд харахад октод ингээд юм хайрцагтай. Хайрсан дотор нь юу байгааг нь мэдгүй шүү дээ тий. Тэгэд ингээд авахтай амар сундана ингээд сэгсрээ сонсоод идэв гэсэн байхгүй юу? Тэгэд одоо сонсогддгийм үү? Дотор нь ямар хэлбэр байгаа нь одоо мэдрэгддгийм үү? Мэдгүй. Сая бас эврийн нийтдээ өөрөө анх удаа авах чамд сонсч мансаад байгаа юм шүү. Тэгээд ямар ч гэсэн юм дуурчлаа гэж юу. Гэхдээ сая нөө Pop Mart-ын онлайн дэлгүүр дээр нь харсан чи лабубу нас дуусчих. Тэгэж гэхдээ өнөө өрөө хүнд үхий юм чинь бас амар ингээд цагийн тулгачаад ханаас ч болох үлээ дээ. Гэхдээ яг нэрийн дэлгүүр биш өөр дэлгүүрээс лабубуг өнөөдөр амжиж хүргэж ирж хэд хэдэн газар зарж илээ. Гэхдээ за одоо лабубу чи яг нэрийн дэлгүүр дээр 99 яана. Одоо эднэр бүгдээ ижлэх үнэтэй байхгүй 50,000 төгрөг гэдэг чиг байхгүй тэнгүүтээ худлаа үнэн нь хөрөгдөд өөр дэлгүүрээс ингээд явуулахдаа 400 яана гэж байхгүй 200,000 төгрөг. За билээ. Тийм бэлэг арай бэлгэлж чадахгүй гэж юу. За нөхөр өнөөдөр ажилласаа эрт гарч ирэх гэж чөлөө аваад хүрээдэрлээ. Би бас өнөөдөр нүрээ будаад ер нь жоохон хөөрхөн харагдах гэж арай л өгчээсэн. Яа. Би сая гэртээ авахтаа нөгөө хувцас өмсчөөд талент харчаад яа би амар бүдүүн байна гэдэг тэгдээс авахгүй тэгсэн чи игч маань үгүй чи гэхдээ очиод хүн болгонтой хийлдэг хөөрхөн харьцаад хүмүүстэй эрэг сэтгэл үлдээгээд байвал чамайг ерөөсөө бүдүүн гэж хэн ч хэлэхгүй штэ гэд за амар нийтдээ. Тийм ч өнөөдөр би хөөрхөн ааш гаргаад хүмүүстэй хүнд итгэлтэй эрэг хандаад сайхан мэдрэмж төрүүлээд тэгээд хүмүүсийн нүдийг таглчихъя гэж юу. За ёо миний айлгуудах яхав. Зочид ирлээ. Би нэг хачипупу бэлгээ гişүү асан уянга гихчэд бэлцээ. Энийг ч энэ гартын гэсэн машин дээр авч явж аяа бас сэтгэлтэй. Ой ямар гоё. Гэртээ содортой. Харин тийм гоё. Өнгө төрчлөнгийн олон фильмийн дундаас өнгөгүй ганцхан зүйлийг өмч болон чанад өгье. Утасны минь цаанаас маш их эдэг гэвэл тэр гол шанал өгдөө. Анжид үгээр хэрэг бүгд одын заяа бүгд заж явын хүн хүмүүсийн дөрөвдөө өөрийнхөө гасж яваа. Цэцэг ивээ хөлбөц задаас аяг гой цэцэг. Тэгээд тэр цэцгийг аваад нас харж яагаад хөлбөц задаас цэцэг
Манай нэг шиг бичгүй юм. Тэгээд аваа цоо цэцэг өгснээ сонсоод бичсэн шиг. Тэгээ манай ер нь цэцэг аваа өгдөө. Аа манай бичсэн шиг. Айгаа багаар тэгээд Тэгтээ цэцэг авдаг байхдаа шийдвэрлэхгүй байсан. За энэ аляагийн чамдаа цэцэгсний бүрийг батлаад атлаг бууз гоёмсон цаасаар чимэглэн байлаа. Өгөж буй цэцэгс үтгсэндээ тусмаа үнтэй өнгөц цаасан авсан гоё буудлын бүслүүд их байх ёстой. Маа шиг. Би харин нөгөө нэг хажи бүбүгээ солион гавьяа зүтгэлтэн зохиол Саран Туяа гिचд бэлгэлсэн. Би гэхдээ ингээ ботхоор хамгийн анх бакалаврын үед юм болов. За 2010 оны үед лээсээ хамгийн анх нөө Саран Туяа зохиолч Тавлан роман нэрийг мартсан. Тавлантай айгу хамтдаа гарч ирсэн нэг Тэнгэрийн таалал билүү? За нэрийг буруу хэлсэн ч магадгүй. Тийм романуудыг уншижсэн. Тэгэд би тэр үед яг нөгөө нэг детектив ном. За тэр үед биш би ер нь багын л детектив номонд айгу орсон байсан байхгүй юу? Тэгээд Тавлан романыг уншаад тэр чинь бас нэлээд юм шинэлэг орчин үеийн нэг тийм үйл явдалтай сонирхолтой байсан байхгүй юу? Тэгээд хөөх Монгол зохиолчид бас ингэж бичиж чаддаг байсан байх нэ гэж анх бодчихсон. За би өдрөлгийн дараа гişүү хасаа уян гэгч дээр очиод оройн хоол хамт идийгээд гал халуун болцоонд өрчлөө гэж юу. За тэгээл гэж байна. Тэгээд сайн сайхан юу ярилцсан бэ гэж юу. Овг нь Монгол улсын төрийг түшилцэж гишүүн хийж байсан хүнээс нийгэм соёл, үг түүхийн талаар одоо буурлаас үг сонс гэдэг шиг үг сонсох хэрэгтэй. Гэхдээ яг бодит байдал дээр нөхөрөө тойрч жоохон хамрын доор хангархаа гэдэг шиг өөрсдөө илүү чачилтсан байж магадгүй. Тэгэл яг хятад, Бээжингийн талаар, ажил амьдралын талаар, хичээл сурлага, соёлын алгаа гэл. Өнөөдөр уян гэгч нөгөө номын экспод оролцох гэж ирсэн гэсэн шүү дээ тий. Тийм болохоор номны талаар их ярьсан байна. Хятад болохоор нэг намын удирдлагатай болохоор ном бол хүний тарих оюун сэтгэл санаанд нөлөөлөх хүчтэй зүйл гэж боддог. Номны хяналт маш чанга үт юм байна. Хэрэв аргийн ном орчуулагдаад ороод ирчдгүй юм байна гэд ярьж байгаа байхгүй юу? Тэр нь бас үнэн л дээ. Харин Монгол улс бол ардчилсан улс. Хүснэн номоо хэвлэн нийтлэх хэрэгтэй. Тэгэхээр сайтай муутай ингээд бөөнөрөө хүний тархинд шууд нөлөөлөх боломжтой талаар улс орон болгон өөрийн сайн муу талтай талаар л ярилцсан байна. За бай.